Hello IRQ-ийн 2 дахь дугаарыг эхэлж байна. За тэгэхээр ямар ч байсан өнөөдрийнхөө хоёр зочныг танилцуулъя. Маш өөр ертөнцтэй хүмүүс байгаа. Тэгэхээр эхнийх нь жүжигчин Барслог. Хоёр дахь нь зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн шилдэг оролцогч Анадэр. Сайн байна уу? За өнөөдөр ярилцах сэдв болохоор шүү дээ, тий. Хоцрогдсон үзэл хоцрогдох юм да гэдэг сэдвээр ярилцах гэж байна заяа. За. За энэ сэдвээр хамгийн ихэнд ярих сэдв нь болохоор заяа. Айл гэр бүлт одоо байгаа орчин үеийн айл гэр бүлт байгаа. Хогоо эр хүн асгаж болдоггүй, эр хүний сүлт хэмээр ундаг. Тэгээд ерөөхдөө гэрийн ажлыг эмэгтэй хүн авч явж өөрөх гэрээ эр хүн нуруунд дээрээ үүрж явах ёстой ч гэдэм үү те. Одоо манай нөгөө баг байхаас л ерөөхдөө нэг юм эртээр үес уламжлагдаж ирсэн уламжлал өдгөө бидний амьдарч буй энэ орчин үед хэрхэн одоо би яг одоо хүртэл үргэлжлэх зөв юм уу, буруу юм уу, ямрыг нь хадгалаад ямрыг нь халах ёстой юм гэдэг талаар ярилцах болно. Би наатан дээр чинь бол ер нь өөрийнхөө байр суурийг хүмүүст хэлдэг, илэрхийлдэг. Тэгэл янз л байдیں۔ Тэгэл одоо бас нэг юу жишээ шүү дээ. Нөгөө хадам аав гэртээ ирсэн байсан чинь нөгөө эхнэр нь аавдаа төрүүлээд хоолыг өгсөн чинь л бөө ирүүлнүүдэн болоод чи наваг гэрт маань хүндэлсэнгүү гайл. Би ч өөрхийн тэргүй юм байгаа гэсэн. Сошиалар нэг хэсэг айгүйх явсан тийм үү. Тийм. Тэрэн дээр бол би ёстой ямар хамаа байна гэж боддتي. Тийм. Тэгээд одоо би бол гэрээ цэвэрлж өөрлөөл аятаг угаагаал хоолундаа игээл хогмогоо хасгаал цэвэрлээл явж л байдсан ш. Тэгэл мэдхгүй одоо миний хувьд бол нэг тэглээгээд уруудаж дороотод байгаа юм бол алга зүгээр өөрөөсөө шалтгаалж л уруудаж дороотдог. Тэр бол жоох утгагүй юм гэж боддتي. Гэтэ тэр чинь нөгөө нэг одоо феодалын үед одоо Монгол улсыг бүр дээр үед феодалын үед байх үеэр л нөгөө нэг тогтсон ш. Ноён хүн мэдээж гэрээ ажил хийгээл аяг тавгтаа зуралдаад бол байхгүй шүү дээ мэдээж хэрэг тэр чинь өөр их юм аягчин шивгчин гээл тэр их одоо ёстой хүмүүс байна шүү дээ. Тэнгууд ч нөгөө нэг тэр герт одоо тэр аягыг угаах, цэвэрлэх те тэнгууд тийм ажил хийж байгаа нэг шивгчин, мөвгчин гээд зарц боол гээд хүмүүс байхад хүмүүс гинт нийгэм өөрчлөгдөд зарц боолог болонгууд тэр бүх ажил эмэгтэй өнөр ирсэн байхгүй юу? Бүгд нэлээ. Тэгэл эмэгтэй хүн тэгэл одоо тэрэн дээрээ байнгын гэсээр бол тогтцсон юм уу? Үгүй. Тэгтээ одоо тэрийг бас үгүйсэх нь хайшаа. Бас нэг талын. Ягаад тэгэхээр одоо манай өвөө эмээ гэл би ч өвөө мэдрээ өссөн. Тэгтэл эмээ бол хизээш тэгж гомдолтгүй л байсан. Бүх юм мал идэг л байсан тий. Тэгэл одоо аль талдаа л байдаг бах л та. Одоо ануудараас асуухад болохоор яг ингээд эр хүний хэмэр сүлт нь яг ингээд доройтно гэж юу нэг байдаг юм уу? Ямар нэг шал шавхаатай зуралдаал хогмог хаяхаараа юу тийм гэж яг байдаг юм уу? Түрүү нөгөө барсаа хэлсэн шүү дээ. Өөртөөс бол болж болох байдгүй юм бол тийм нэг юм байхгүй. Би яг нөгөө нэг одоо нөхөртөөгөө гэр бүл болоод амьдарч байгаа яг ингээ нөхрөөгөө өглөөнөөс оройлтол ингээ бүх үйлдэлийг хараад мэдж байгаа шүү дээ. Тухайн өмнөдөө 10 хэдэн жилийн турш мэдж байгаа. Тэгэхээр манай нөхөр аягаа угаагаад хоолоо игээд хүүхдүүдээ асраад дорцсон юм байхгүй. Бүр л илүү сайн байгаа. Гэр бүлийн хувьд илүү бат бих би бинийгаа ойлгох талаасаа. Харин нөгөө юу гэдгийг дээрүүд яг ямар байсан одоо залуучуудын ажил амьдралын хэм маяг ямар байна гэдгээс шалтгаалаад өөр болчиход байгаа байхгүй юу. Угаасаа эмэгтэй хүн хүүхдээ төрүүлнэ одоо эн чин жирэмсний хугацаанд ажил хийгээд төрөх төхөөд гэртээ байдаг. Хүүхэд нь жоохон байгаа үед угаасаа ээж нь хэрэгтэй ихний 3 сар ч юм уу доор хаяж те ихний 2 сар ч юм уу. Тэр хугацаанд яаж ч гэсэн угаасаа хоолол хийн. Тийм хүүхдээ асарна гэрээ цэвэрлэн. Тэр бол нэг тийм чи эмэгтэй учраас заавал хий. Чи эрэгтэй учраас бити одоо галтгаан доор бити хүр бити хог асах гэдэг тийм бол жоохон хоцрогдмол байр суурь. Бас тийм шүү те. Тэгэнгүүт нөгөө талаасаа эр хүн л одоо бараг ар гэрээ авч явах ёстой юм өстой. Гэ бас тэр чинь бас хүнд хэцүү очоо үсттэй. Контрол зүв шүү дээ. Эр хүн авч явахгүй яах юм? Зүгээр хоёр ингээ хос баана. Үгүй тийм хоёулаа. Тэгэл хоёулаа л гоо тэр чинь ингээд заавал тэгэх ёстой гэсэн юм байхгүй шүү дээ. Одоо тэгэл манай эхнэр бит хоёр тэгэл эхнэр маань тэгэл хоёр хүүхдээ одоо гараал гэртээ байж ин ажилласаа тэгэл декреттэй. Тэгэл чи хүүхэн өөр өөрийнхөө үүргийг биелүүлэл явж ийн гэсэн үг шүү дээ. Гэхдээ эн чинь нэг бодлороо ингээд залуу охтууд их юм амар өөгшүүлж байгаа юм шүү. Одоо эрэгтэй хүн л аваад явна гэнгүүт өө нэг сайн хүнтэй айтайхан ирээдүйдээ залуутай суулгачаа сайхан амьдарч нөө наадах чинь ингээл нөгөөдгөө тэгээ. Гэтэ би нэг үлчгүй.
Ер нь бол эмэгтэй хүн одоо гэр бүл болж байгаа хүн бол бас яг амьдралыг хоёулаа нойлоос эхлэх сайхан л да. Мэдээж сайхан. Гэтэ яг хүн бас эмэгтэй хүн ч эрэгтэй хүн ч байж жаргах хэрэгтэй өстэй ер нь. Тэгэхээр угаасаа нэг сайхан боломжийн амьдралтай ч юм уу тийм үнтэй сууц хүнийг бол би буруудахгүй. Тийм. Тэгэл гэхдээ нэг талаасаа хүнд ингээд найдаад тэр хүний одоо нэг юм за муухайгаар хэлэхэд тижээвэр амт шиг ч юм уу те зүгээр ингээд баг нэг баян залуу тоогдчих юм бол болгоол амьдралаа сайхан явчих юм шиг ингээд нэг бас нэг хэтрүүлж бодох юм бол бас нэг талаас. Энэ бол чиний үзэл бодлого. Тий. Хүн хүнээсээ болдог бах. Хүн хүнээс болдог ба тэр чинь одоо тийм тухайн нөхцөл байдал тижээвэр амтэн шиг болох уу? Эсвэл одоо тэр залууг зөв удирдаад өөрөө хөгжөөд хамтдаа хөгжөөд өөр ийм байгаа юм ийм болох уу гэдэг чинь өстой хүнээсээ л болох бах. Тийм. Одоо тэгэнгүүт бас нөгөө эцэг гэхийн нөгөө юунууд байна л да. Жишээ нь ингээд ярьдагтэй. Чи ийм ажилгүй ажил сураа, гэрээ ажил сайн сураад хоолонд сайн сурахгүй бол чи том болоод нөхөртөө гологдно, хадамдаа гологдно. Хатмад нь ч гэсэндээ. Ста нэг ажилгүй хүүхэн аваад ирлээ мөрлөө гэл нөгөө гэрээ ажил хэр сайн хийж байгаагаарш тэр эмэгтэйг нэг хэр сайн ихнэр ч юм уу хэр сайн бэр гэдгээр нь айгүйх нөгөө үнэлж дүгндэг ч юм уу те. Тэмүүд эрэгтэй хүнийг ингээд заавал энэ станерээ юу байхгүй амьдрал юм баг мөнгө олдог марчаагүй гэж бас хүнийг ингээд нэг юм заавал нэг хайрцагт оруулах гэдэг байгаа ч юм уу энэ ямар нэг талаар туйлширлж байж мэдхээр эсвэл зөв юм уу ер нь энэ талаар ярил. Чи одоо хөдөө штэ тий. За зүгээр ингээд жишээ нүдэн анаад ингээд төсөөлөхөд 20-30 жилийн дараа охин чи ингээд нэг хайртай залуутайгаа гэр бүл боллоо. Гэрт нь ингээд очлоо. Гişиг зайгүй ингээд энэ тэнд муухай юм асгарцсан 4-5 хонцсон угаал дуурн дотор наяг нь ингээ уул аваа шиг болцсон өдрийн 5 цагт ороход зүгээр ингээд унтцсан тий зүгээр ингээ юу ч хийгээгүй ямар ч ингээд амьдралыг хитэх байхгүй одоо өөрөө өөртөө хотлоо зорж байгаа тэмүүл байхгүй тийм байх юм бол чи за миний охин аз жаргалтай байгаа юм байна гэж бодоод гарах уу сэтгэл ханамжтай гарах уу мэдгүй мэдгүй ч гэх юм. Яг тухайн чинь яг юу гэдгийг мэдгүй. Чи гэр орноос үйлээч гэдэг. Бай тэр ихтэй ганцхан одоо нэгтэй би ийм байхгүй. За мэдээч эмэгтэйч гэлтгүү, эрэгтэйч гэлтгүү аль нэг л гэрээ шилгэл оройн хураалгаал аяга нугалгаа сурах хэрэгтэй байхгүй. Заавал тэрийг нэг айлд очиод нэг хатамт ч юм уу нөхөрт ингээл нэг зарцын бэлдэж өгч байгаа юм чи охин хүүхд учраас гэдэг байдлаар сургах нь чи энийг амар чи юм одоо би ингээд нэг тойруулаад юм чи sorry. Одоо гэдэг ингээд одоо нэг феминизм ба штэ. Феминистүүд гэдэг энэ яг үндсэн нөгөө нэг феминизм ч юм болвол эмэгтэй хүний эрхийг хамгаалах, тэгш хэрэгтэй байлгах эрэгтэй хүнтэй адилхан цалин авах те иймэрхүү нөхцлүүдийг шаардаж одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг үзэл энийг Монголд зарим хүмүүс арай буруу бүх эрчүүдийг аал гэдэг өрөөтэй юм шиг байдаг байхгүй юу тий. Тэнгууд одоо жишээ нь чиний ярьж байгаа юм тийм байхгүй зарцыг бэлдэж байгаа юм шиг тэр хүн өөрийнхөө гэрийг цэвэрлж өөрийнхөө хүүхдүүдийг асарч өөрийнхөө нөхөрт хоол хийж өглөө гэхэд тэрэнд одоо яагаад зарцыг өнцгөөс харна гэж би хүлээж зөвшөөрөхгүй тэр наад захын тэр цэвэр цэмцгэр байх хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрмаар байна 50 амьдрмаар байна за 50 амьдрахад юу хэрэгтэй юм ядаж нэг яаралтай үедээ хувцас шүүрээд аваа гарахад нөгөө хувцас нэг бохнаалдаг байх хэрэгтэй хүүхдийн баашаас болчоогүй байх хэрэгтэй тэр чинь л ахгүй зүгээр энгийн түүнээс шимхтэй хүн болохоор чи хадамд гологдохгүй тулд чи нөхөртөө одоо гологдохгүй тулд нөхөртөө баг хайрлагдахын тулд гэрээ цэвэрлэх гэж байгаа суртал хуулах нь миний бодлоор бол буруу гэхдээ ямар ч тохиолдолд нэг хувцас угаагаад өмсчдөг аяга угаачдаг эрэгтэй эмэгтэй хүүхдүүд бид нэр дараа нь толгой өвдөхгүй байхгүй юу тийм болгоод өсгөж байна. Одоо жишээ нь ингээл манай эхнэр ингээл бод ярилцъя заяа. Тэгвэл манай эхнэр одоо 2 насны хүүхдтэй гэртээ. Тэгэл намайг орой ирэхэд олон эцэн байдаг. Тэгэл гэр орноо цэвэрлэлцэн байдаг. Хүүхдүүдээ ингээл асарчдаг, имлэг бүх юмыг ингээл өөрөө аргалал ингэчдэг. Тэгэл хаяа бухимдал л да мэдээж чи надад туслахгүй байна, ингэхгүй байна, гэхгүй байна гэл. Тэгэл хэрэлдтэй. Тэгээ би хэлтий. За хараа ийм байна. Яагаад чи ингээд өөрийнхөө тэ үүрэг штэ нэг ясны одоо эмэгтэй хүн одоо жишээл эсвэл солигдож болно штэ тэ. За чи хүүхдүүдтэйг ингээ гэртээ байжээ. Би гадуурх ажлуудаа зохицуулъя.
Тийм. Тэгэнгүүт эн чинь нэг өсний үүрэг би тэлвч. Үүргээ биелүүлчихэд яагаад ингэж одоо тий уурлаад байгаа юм бэ гэхээр хэлэхгүй болчихдог. Тэр би ялчдаг байхгүй. Мухаараар ялдаг юм бэ тий. Тэгэд бас нэг түрүү нэг гоё юм бодчихсон чинь тэр юу гэдэг вэ? Одоо нөгөө нэг одоо хуучны ёс заншлалтаас ингээд уламжлагдаад биднэрт одоо л үйлчлээд байгаа. Одоо жишээлбэл малгай хошоо харуулж өмсч болохгүй гэл ер нь хамдууд нэлээд ууралж гэдэг. Тийм тэгэнгүүт яг зөв орлоо өмсч л та тий. Тэгэнгүүт чинь нөгөө нэг одоо жишээлбэл яагаад ийм юм гэдэг соёлыг бас айгу бодж үзэх хэрэгтэй юм лээ. Малгай битээ хошоо харуулаад гэж загнахын оронд ийм учраас малгай хошоо харуулсан шүү гэд хэлчихээр нөгөө нэг талигачиг мөрлж авсыг нь мөрлж явж байгаа хүмүүс ч малгайгаа буруу харуулж өмсдөг байхгүй юу? Тэгэнгүүт тийм ашиглын үе. Тэгээд тэрийг мэддэг хүмүүс нь энэ өстө муу ёртой гэж харж бас нэгэнд хандж байгаа. Тэгэнгүүт нөгөө талаар одоо болохоор эн чинь амар нээлттэй болчиход шүү дээ. Ер нь бол тэгэнгүүт хэрвээ Монгол малгай ч юм уу те одоо Монгол малгайгаа буруу харуулж байгаа гэж бас муухай л харагдах байх. Тийм иймэрхүү юмнууд бас байдаг. Гэхдээ ялангуяа манайхан бол одоо хөгжих хэрэгтэй залуучууд ялгаж сурах хэрэгтэй л дээ. Энэ хэрэгтэй юу, энэ хэрэггүй юу гэдгийг. Тийм учраас ялгаж сургаад хэрэггүйгээ амьдралаасаа заавал энийг манайх хэрэгдвэ гэж зарлахгүйгээр зүгээр хоорондоо их нэртэйг ярьж агаад ачиж болно шүү дээ тэрийг. Тийм хинтжилэхгүйгээр тэгэл манай гэр бүл эртний уламжлалт яс цаашлаад агдаг барьдаг гэл. Гэхдээ гой одоо ёс төр заавал биелүүлэх хэрэгтэй зөндөл биш соёл. Жишээ нь бэр гух. Тий. Бэр гух бол заавал хүндэт гэж бэлэг сэлттэйгээ хамаатан саднараа очиж тэр хүнийг гуйж нөгөөтг нь өвөхгүй гээл тий. Тэгжээж гуйж авна гэдэг чинь айлд очихдоо хүндэтгэлтэйгээр эмгтэй хүн очиж байна гэсэн гоё зөндөө байна. Авах юм хаях юм ч байгаа байх. Аха. За энэ чинь цаашлаад одоо хүүхдээ өсгөх гэдэг нэг зүйл байна. За бид нар бол одоо эмээ өвөө ч аав ээжүүдийнхаа яг тухайн үедтэй цаг үедээ амьдарч исэн хүмүүсийн яг тэр одоо боловсрал хүмүүжлийг жаягаар одоо өсөж хүмүүжсэн байна л да. Тэгвэл одоо бидний үр хүүхдүүд болохоор одоо тэрнээс одоо алслагдсан хол бас энэ цаг үед байгаа болохоор бидний одоо ингээд бас бүгднгийн ингэж тэр хүүхдүүдтэй тэгж дамжуулах хэрэгтэй юу. Одоо чинь бид нар бол ээж аавдаа ч юм уу эмээ өвдөд зодуулж өсөг хүүхдэл байхгүй бах те нэг алганы амтал авч л байсан. Тэгэнгүүт одооны хүүхдүүдийг яг ингээд бас зодож зохиж хүмүүжүүлэх ч юм уу энэ нь яг зөв цаг үедээ нийцдэг үү тэдний онцлогтой нийцдэг үү тэгэнгүүт тэг зодууч нөдөлөө муутсан юм алга гал орж ирдэг те эсвэл юу яриад байгаа юм ч гэсэн хүүхдийн ирэх хэвээр нэрээ гал бас нэг талаас ирдэг те энийг бас ер нь яаж тунгийн тааруулах хэрэгтэй гэдэг юм байна. Миний бодлоор юу юм шүү тухайн нөгөө нэг цаг үед одоо хүүхд өсгөх нэг юм шинжлэх ухаан гэдэг нэг юм одоо яригадаад байгаа шүү дээ. Одоо залуу ээж аавуудын дунд. Гэтэл бидний өвөө эмээгийн үед тэр нэг юм шинжлэх ухаан гэж яригадаад байгаа юм чинь өөрөө арай илүү нөгөө ахуйн чанартай байсан байхгүй юу? Ёс заншлаараа одоо юу гэдэг зүрд зүг цээжлүүлдэг үлгэрээр ингээд юм ингээ ойлгуулцдаг. Тэгэнгүүт миний бодлоор одоо тэр хүүхд өсгөх шинжлэх ухаан гэж яригадаад байгаа юм. За хүүхдэд харааны төвшөнд ярих хэвээр ингэж ойлгуулах хэвээр гэх юмнуудыг ингээд нөгөө номчилж заагаад байгаа байхгүй. Тэрэн дээр л ялгаа үсээд байгаа. Гэтэ нэг хүүхдээ одоо зод гэж байгаа ч биш. Гэтэ нэг дандаа ингээд яг уу ярилцаал үзэн л те. Ихний ээлжинд ярилцаал болцоод. Гар хөрөхгүй байх хэрэгтэй. Тэгээ бусдын бас байгаа ингийн хүүхдтэй ээж аваад ойлгочих واخ уу. Стого хэллээ. Хүүхдэд бодож байна. За хүүхдээ зодсоорлоо нөө гэдэг ш. Гүн хаяа нэг бүксэн дээр нь алгаднаа. Тэгээд бас болтгүй байхгүй хэрэгтэй өгчмөр. Тэгээд бас нэг аав нэг юм явах гэдэг. Тэгэл жоохон чимээг багт нөгөө хэр чин зүгээр гэрээ чин зүгээр дуусгах штэ зүгээр. Ингээл тавчин тэгэл бүсээ гаргаад ирэх үү та? Үгүй бүс мөс гарахгүй тэгэл. Нааш гэж бодол бүксэн дээр нэг. Хаяа нэг гэдэг. Мэдхгүй тэгээ одоо яг үндэ нөгөө нэг өөрөө ч төлөвшөөгүй байгаа гэж бас хүүхд яаж өсөхийг мэдхгүй л явж. Хичээж л явандаа суулцч л явандаа гэдэг шүү. Амьдрал хилээд өгөхгүй л үү дээ. Тэгээд харин ингээ ажиллахаар чи ингэх ёстой тех ёстой гэж ярьснаас илүү зүгээр ингээ юм ярихгүй өөрөөр ингээ харуулчвал
Хараа сураад ит юм бэл. Харин Тийм. А яг ярихтаа тулах юм бол зүгээр яг найз шиг. Хөөе мөй чи найзаа одоо хөшөө гэж ярьчдаг ш таяа би ч үгтэйгээ. Аха. Тийм хөшөө юу байна мүү гэж ярьчдаг хаяа. Тэнгүүд нөгөө зүгээр өнөөдөр миний үгээр юу байна гэж асууснаас арай илүү нэг юм дотн ингээ юм яриад идэх байхгүй. Сургууль дээр ингэсэн, ангийнхаа ингэсэн. Манай найзууд ингэсэн гэх. Тэгэхээр одоо шууд гараа ингэхээсээ илүү бас нэг яриад ойлголчвол. Одоо тэгэнгүүт яг өөрөө яаж өсөж хүмүүцснээр бас яг хүүхдээ хүмүүжүүлэх гэдэг юм. Би өөрийгөө хүүхдээ загнаж байгаагаа сонссон чинь нэг танил юм яваад байдаг шиг. Яг нөгөө намайг жоохон санжуулсан шүү. Ээж нөгөө намайг төрүүлж олсон юм чинь авчиж болно гэдэг. Тэгэнгүүт нэр яг өөрийгөө сонсоод чинь хоолойны өнгө тэр үгний сонголт тэр диих зэмэгц яг ээж. Чи тэр ангийнхаа хүүхдүүдийг хар. Тэгж болдгоо гэсэн шин. Энэ хамгийн мураа харьцуулах ингэ. Энд ч яг нөгөө монголчуудын хүнээс дутхгүй юм шүү гэдэг занг гаргаад ирд юм шүү те. Харьцуулаад чи өстө тэрийг хар тийм сайн, тийм мундаг гэл. Айлын хүүхдүүд дандаа сайн байдаг шүү дээ. Ээж нэ зүгт хамгийн сайн хүүхдүүд шүү. Тэр ихтэй нэр айгу буруу гэсэн тий. Тэгсэн нэг мэдсэн чи тэгжсэн нэр юу илээ эн чинь юу танил дотн өвгнөөд үлээ гэсэн чи яг тэгтэй нөгөө нэг аав ээж найзууд гэрт мэрт ирэхээр оо за танаа хүүхдийн чинь охинтойгоо суулгана гэх тийм яриа хүн бүрд байдэн штэ. Тэгэл тухайн үед хэцүү суухгүй мохгүй гэл тийм юм бодол өнгөрдөг байсан бол одоо ингээ бодсон нөгөө дээр үед ч юм бол монголч нөгөө бүр удам ухсаа гарна хин хаана яд гэдгийг мэддэг тийм айлтай охиноо өгдөг те нөгөө нэг өвгдөөд амьдрал эднийхэн ямар айл вүлээ ер нь ямар те хөшөрхөөрөө ямар болж хөшөрцгөөдөг вүлээ гэл нөгөө нэг тэгж мэддэг учраас те охиноо санаа зовхгүй өгдөг те хүүгээ санаа зовхгүй суулгадаг эдний охтууд бол ер нь нөхрөө халамжлаад хайрлаад явчих чаднаа марнаа гэл те ээж мэжийн өмнө өвөг нь мэддэг таньдаг ер нь тэрийг бол одоо нөгөө юу гэр бүл судлаач нар айгу зөв зүйл гэж ярьд юм байлээ хүнтэй нөгөө нэг шууд сэтгэл хөдлөөр хайр дурлалаараа нийлээл давлжчихвал би энэтэй л сонсохгүй л өхнө гэл тэр бол маш буруу юм гэж байгаа. Гэхдээ яг нөгөө нэг дурлцсан учраас сохорцсон гэдэг шиг дурлцсан байхад нь чи аавэж мэж за үгүй би нэрээ надад алга гэж суух байлгүй. Тэгээд тэрийг яагаад гэж юм ихэр нөгөө нэг одоо жишээлбэл удмын өвчин байна уу тий эднийхэн ер нь хэд насалдаг хүмүүсийн яадгүй асан тавьдгүй гэж. Тэр нэмээд одоо нөгөө уучлаарай монголчууд ч айгу цөөхүүлээ штэ. Тэгээд ингээд дээгүүрээ тэр чи 9 үе 8 үе 7 үе ингээ онгод нуу тусаарталдах гэдэг асуудал айгу бас сэргээрээ сэргээл. Үгүй нөвөг дээдсийн ухааныг гэр бүлийнхаа батараараа манахаас өөр тий тэрээс давхар харчиж байгаа. Тэгмээр юм бэлээ гэж. Тэр гэтээ бас үнэн шүү те нөгөө алим модноосоо тэгмээр юм бэлээ ч гэсэн одоо ихнэр үзээд бүгнээ их уртаа. Алим нөгөө модноосоо хол ундгүй гихчээр ер нь бол хүүхдүүд нэр модноосоо хол ундгүй. Нөгөө ер нь бол нэг юм ээж аавынхаа зам мангаас ер нь их хол явдггүй те. Яг л нэг тийм дээ. Угаасаа яг 4 өнөдөр хэлсэн шүү те. Яг дөөрөөд идэм байлээ гэд хараад ингээд би нэг өдөр гэртээ ороод ирэхгүй юу. Би чинь ингээл гадуур явж байгаа л ядаж удаа гэртээ орж ирэл бүх уцаа тайлж байгаа л бөөдөн дээр хөвтөл уцаа ингэж ирээд зургтай удирдлага барайл тэгэл кино үзэл мэдээ үзэж байгаа л эсвэл уцаа ингээл оролдоо судагхгүй юу. Тэгэл хоолой хичээл одоо тэр надад нэг стрессээ тайлах алжаалаа тайлах нэг юу болчиход байна л та тийм. Нэг өдөр гэртээ ороод ирсэн чинь яг өөрийгөө хардъя. Манай томчин тэгээ надтай царай мөрөө найдах маань байдаг. Ороод ирсэн чинь iPad өрцсөн, өдрөл өрцсөн. Яг миний нөгөө суудаг болонд бөөдөн дээр зургтай бүгдээ үзсэн гэдэг. Уурч их шиг. Босч гэсэн. Тэгээд өчигдөр бас яг битэрийн орны хэрүүл боллоо. Ямар хэрүүл болсон гэсэн чинь яг миний нөгөө нэг бөөдөнгөө нэг суудаг хэсэг өгөхгүй тэгээд айгуу тухтай гэдэг ороо суудаг. Тэрэндээ сууж босдгоо. Би сууна гэд яхаа чи суудаг гэж би наа чи суух дуртай гэд. Наа чи миний булан гэж юу хэ яхаа чиний булан гэж байдаг гэд. Тэгэхээр чи их булаацлаад байгаа мó яа. Тэгээд сүлдээ нөгөө хэрүүлрээ дийлэхгүй шууд аваад. Яг хоёр адилхан зам орондоо мөрөлдөө. Тэр ч яг үгүй. Би ч өөрөө жоохон гэрээ ажил мажилт муу ингээд хаана юм мама барьсан тавьснаас сандгүй
уцмцаа ингээл хайчин юм ингээл өрөөс даалга болчихно юм. Гэхдээ яах вэ? Хүүхд бол идэдлээ тэгээд. Тэгсэн чинь манай охин бүр яг тийм хаана юм тавьсан байрсан ингэснэ мэдэхгүй нөгөө айгүй хаанга. Тэнгүүд ингээд загнах гэхээр айгүй хэцүү. Би өөрөө тэрийг үлгэрлээд ингээд эсвэл миний гендээс ингээд удирцсан болохоор би загнаа чи арчаатай бай гэж хэлж чаддгүй. Айгүй хэцүү юм байл л дээ тэр чинь. Хэцүү. Тэгэхээр яг хүүхэд хүмүүжүүлэхээр бол өөрийгөө хүмүүжүүл гэдэг чинь бол үнэн. Би хэлээд шүү дээ. Өөрөө ч хүмүүжүүгүй явж байгаа. Яаж хүмүүжүүлэх юм баа ингээд. Тэр чинь ингээд бодоод үзэхээр амар утгагүй байхгүй юу? Өөрөө ингээд сүл бал хааш яаш ингээд байж идэг хэрнийг хүүхдээ чи ямбаа бай чи ингэсэнгүү гэдэг чинь өөрөө амар юм эсрэг юм болчихж байгаа. Харин тийм. Яг юу гин ямбаа гэдэг байгаа. Яг яах гэдэг байгаа ажил ойлгомжгүй нөхцөл байдалд явчихж байгаа. Ээжээсээ л өөр бай гэж хэлж байгаа. Би өнгөрсөн юм байна. Дараагийн бас нэг ярих сэдв байна. Уул ус одоо аваа ч юм уу те янз бүрийн газар эмэгтэй хүн гарч болтгоо гэж тэгт те. Эмэгтэй хүн ингэж болохгүй. За эмэгтэй хүн юм ингэж болохгүй гэл айгүйх юм үү. Энэ яг юунаас бол баатай юм байдг юм бол одоо нөгөө залуу үеийнх бас мэдгүй гэж магадгүй нэг зүгээр мухар сусаг гэж ялгаад идэж байж магадгүй те. Нөгөө тас нари учир мэдгүй хүмүүс чинь итэг гээд хахад хэцүү. Чухам мэдгээд байдаг тэнгууд яг эцсийн түндээ ямар ч утгагүй зүйл байх юм бол бас хэцүү те. Тэгэхээр энэ талаасаа тайлбарлах юм бол ануудаар жишээ юм гэж. Тайлбарлах юм бол одоо би одоо бүх нөгөө өөрийнхөө бодлыг тулахгүй штэ 100% үнэн биш ээж болно шүү дээ хүмүүсээ. Зүгээр миний бодлоор юм баггүй юу. За хоёр янз. Янз бүрийн овоо одоо тахилгатай хайрхан тийм газрууд хит нөгөө байгаль одоо далайн төвшнөөс дээш оршдог. Тэгэхээр тэр нөгөө нэг агаарын чинь солилцол бүхүүр амьсгал нөр эмхтэй хүний савчин тийм нөгөө нэг агаарын дээш өндөрлөгт хүрэхээр бас нөгөө нэг өвчлөл ч юм уу савн хөөрөх ч юм уу би физиологийн талаас нь тайлбарлах юм бол энэ болохгүй. Тэгэхээр нөгөө нэг дээр үед миний бодлоор одоо савчин ингэнэ гэж хэлэхээс илүү энэ эмхтэй хүн гардаг юм аа. Гэхэд тэгээ гарахгүй одоо дуулууртай ихнэрүүд бол за гарахгүй юм байна нөхөртөө цаныхаа дэж өргөж өгөө явуулж байгаа шүү дээ. Нэг тийм. Нөгөө бодол нь бол угаасаа нөхөртөөгөө зэрэгцээл цай байгаа бараал тэр уулын оргил руу гаргадах ямар ч шаардлагагүй юм бихтэй хүн. За яг сайн сайхна бодоод үр хөвгтүүдэд татгаад өргөлөө өргөж олно те сүг өргөж олно. Өөрийнхөө яг өвөө эмээгийн одоо төрж өссөн одоо нутгийн хайрхан шүтэн уулууд юу вэ те сайхан шүтэж дахиад явж иж болно. Бил дээрээс нь юм өргөөд те. Тэгэхээр тэгвэл энэ эмэгтэйчүүд чи Эвересттэй оргил мөргөлдөр гараад шүү дээ. Дараагийн дугаар дээр урьж байгаа тасуучих. Та эргээ хэлээрэй. Та юу гэж бодож байна? Гэхдээ тэгээд лалын зарал тайлбарлалтай шүү дээ. Тэгээд одоо манай түүхчид эрдэмтэд бичснээр бол ингэж үтсэн байдیں۔ Мама гэдэг шүү дээ. Тэр түүхчид одоо эрдэмтдийн бичснээр нэг 2-3 юм уншижсэн юм бэ. Тэгээд нөгөө нэг дээр үед ч юм уу эсвэл одоо энэ манжин дарал марлын үед анх ингээд янгууд ч нөгөө нэг бүх Монгол ноёдуудад дандаа манж охтууд явж хатан болго өгчдөг. Гүнж гэдэг чинь манж өгөхгүй хааны охиныг. Тэгээ бүх гүнжнэр нь дандаа манж охтууд байдаг. Тэгээ тэднэр нь нэг гэснээ хатан боловч нөгөө ясны тагнуул үйж яадаг дандаа. Тэгэл энэ тэгсэн тийм ингэж үлдсэн гэл мэдээд үргэлж явуулж яадаг тийм. Тэнгүүд нөгөө Монгол ноёдууд чинь нууц сурал хийх шаардлагатай болдог. Манжийн эсрэг бодлого улсынхаа хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Тэрийг бөөнөрөө цуглаж ярих хэрэгтэй болдог. Тэнгүүд яаж ярих вэ гэдэг асуудал гарч эхлэх үүсэн шүү дээ. За нэгнээдээ цуглах гэхээр хатнаачууд нь суучлаа. Гарахгүй олдохгүй. За тэгвэл хэдүүлээ наадан болгоод тэнд очиод янгууд хатандагаа л юм наадан баяр юу байна. Бүх юм тэгэл нөгөө нэг төрийн айлчлал чинь заавал ихнэр нь явдаг чинь тийм өчтөхгүй чинь бүр албаар ингэж хаад тэр эртээр үеэс ингэж монголчууд ч гэсэн өөрсдийнхөө алт уургийн охтуудыг гадны хаад ноёдууд руу хатан болгоод яг л тийм тагнуулын үүрэг гүйцэтгүүлж исэн хэсгүүд зөндөө түүхэнд. Тэнгууд тэр юунаас хамгаалганд бол монголчуудын цохиоос арга гэж өгөхгүй. Уул овоо дахин тогшин хайрхан дээрээ очино. Энэ маш тогшин тий аюултай учраас эмхтэй хүн гарахаар одоо ажил уус дороод ингэдэг мэрдэг гэж айлгаж тэднийг үлдээж ноёдууд нь өөрсдөө явдаг байсан бохоггүй юу. Яг хөө энийг бол түүхчдийн бас нэг бичсэн тайлбарлсан нэг өнцгөлдөө. Тийм тэгээ бас яг өнөөдрийн ялдаг тэр нөгөө нэг одоо тэр савны хий юу ч гэлээ бас нэг тийм юм уншиж ирсэн би. Тэгэхээр одоо бас айл нь одоо ингээл одоо юу гэдэг нөгөө хит өнцөрхөг үзэлтэй хит феминист үзэлтэй хоёр хүмүүсийн дунд
бид дөрөв яриаг үзэх юм бол тэр хоёр бүгд өөр өөр талаас л харах баг. Тийм. Тэгэхээр би бол энэ дээр яг ингэх ёстой, тэгэх ёстой гэж бол би яг би дөрөөс аливаа юм заавал учиртай байдаг. Заавал учиртай байгаа. Тийм учраас ягаад орондоо дуудуулж болдгоо гэдэг ч бас учиртай шүү дээ. Тэр их нэг тайлбарлаа. Яг унтгсан чинь дуудуул. Ятгатай шүү дээ. Ягаад гэвэл нөр хийж байгаа орондоо дуудуулдгүй. Ягаад тэгэхээр ээж нөхдөд. Хүн ээжтэй хайртай. Тэнгууд ч нөгөө нэг хамгийн эмзэг зэгрүүд харж байгаа өстэй. Ээж нөхдөд. Тэгээ нөгөө Тэнгууд чинь ээж өгөхгүй дуудаа гэж шүү дээ. нөгөө орондоо уйлах гэсэн юм байдаг. Яг тэгээд Төрөө нөгөө эрэгтэй хүний үүрэг, эмэгтэй хүний үүрэг гэл нөгөө дээр үед ямар байсан, одоо ямар нэг ярьсан шүү дээ. Тэрнтэй л бас хамаатах. Тийм. Одоо нөхрийнхөө хажуугаар самбагнаад уулын орой дээр гараад очиж хэр зохимжтой харагдах уу? Нэгт. Тэр мэр юм байдаг баг. гой уулын хуц өмсөл гой хөтөлцөл болгочихсон гэдэг байхгүй юм чинь. Болно шүү дээ. Чиний дур шүү дээ тэр чинь. Хин ч чамаг тэгэл нөгөө хүмүүс нэмэгтэй гардаг жоохон муухай харах. Тэр яаж чаддгүй шүү. Гэтэ үний юм бэлээ тэр нөгөө ер нь байгаль тэр уул ус мас би одоо чинь богд уул руу ойртохоор л гэмтчихэд идэв шүү. 3 удаа гэмтсэн тэгээ бүр ойртооч болсон бүр уулын замаар явхаач байсан. Уул ус одоо бүхэл нутагт одоо хайрхан эзэн савдгууд байх шүү дээ. Тэгэхээр тэр ерөөсөө нөгөө нэг за одоо нөгөө материалист үзэлтэй юмыг боддоор хардаг хүмүүс нь юу ахлах, уурлахлах тэгтэй. Тэр чинь нэг айлд очиж байгаа хэрэг байхгүй юу? Эсэргээр эзэнтэй нэг айлд очиж байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр магадгүй тэр хавийн айл нь чамайг хүлээж авахгүй л байгаа юм байна. Тийм тэгэл одоо нөгөө тойр сэргээл явж байгаа инээж авахгүй энэ айгу. манай ч нөгөө нэг уул аван дээр гарахаар аваачаад нөгөө нэг баахан ийм сүү. Тийм тэгээ хаадаг гол нөгөө нэг арх уугаа шилээ хаяад сүү мөнгө сав мавыг тэнд нь хайчаад яваад өгдөг. Тэнгүүд нөгөө чиний хэлдгээр айлд очсон биш бүр нөгөө айлаа бүр самарч хайчаад яваад хөрч одоо нүүдүүл нь тэр хүсэж гуусан юмыг нь бол эсэргээр нь хийхгүй л байлгүй дээ тий. Нөгөө тэр одоо эсэргээр нь гэдэг чинь бол одоо тэгсэн хүнийг одоо гимтээж мөвдэн гэл яг үнэндээ бол нэг тэгээд их юм бол би байхгүй гэж боддог л дээ. Мэдээж гуусан юмыг зөвшөөрөхгүй баг. Тий. Тэгэхээр би ч бас тэгээд бас нэг хэд дуурай мөшдөг. Тэнгүүд одоо нөгөө нэг нухсаатны зүү шашин шүтлэгтэй ингээд шууд холбоотой бол явчихна л да. Ялангуяа манайхан ч ингээд олон зуун жилийн туршид ингээд ийм аливаа янз янзын соёлыг ингээд шингээгээд авцаард юм баггүй. Европын соёл, Азийн соёлын ялангуяа буддизм тэгээд одоо энэ бөөмөргөлийн үзэл баримтлал гээл те. Маш олон соёлыг ингээд нэгтгээд ингээд барьсан хүмүүс баггүй. Тэнгүүд одоо ингээд христийн шашныг үзий яддаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм одоо тэгэл муслимчуудыг үзий яддаг. Тэгэл яг үндэ энэ харийн шашин маш ингээл ярьдаг боловч яг үндэ буддизм ч өөр харийн шашин шүү дээ. Бас. Тэгэнгუთ бид нэр яг одоо мөн чанарын одоо түрк хэлэнд байдаг гөх тэнгэрийг нэг үг болох зүг байна л да тэр нэг үг. Тэгээд өөрөөсөө манай турк найзуудаас би энийг юу гэсэн үг нь мэдхүүхээр мэддэггүй байхгүй юу. Тэгээд би тайлбарлаж өгдөө энэ бол хоёр үг ээ. Хөх тэнгэр гэсэн үг ээ гэд. Ингээд тайлбарлаж өгөнгүүт тэдний ярьдаг үст манай өвөө эмээнэрийн шашин нь гөх тэнгэрий гэдэг шашин байдаг аа гэж надад ингээд ярьж өгч ирсэн байхгүй юу. Тэгээд тэр бол яг цэвэр одоо тэнгэр үзлийн нөгөө нэг юу л байна л да. Тэгэнгუთ энийг яг ингээд шинжлэх ухааны талаас нь ч юм ингээд энийг яг үнэн хэлэх шашныг шинжлэх ухааны талаас тайлбарлахад амар хэцүү. Яг үнэ. Тийм. Ягаад тэгэхээр шинжлэх ухааны хизээч нотолж чадахгүй юмыг шашин заримдаа хийчдэг. Тийм. Заримдаа шашныг хийж чадахгүй юмыг шинжлэх ухаан зохион байна. Одоо жишээлбэл энэ амар вирусын эсрэг вакциныг шинжлэх ухаанчтай л хийж байна. Тийм ээ. Тэгэнгუთ энэ ялангуяа шашин бол амар эмзэгэлтэй хүнийг одоо чи зөв юм буруу юм тэр нь зөв буруу гэдгийг бол эртнээсээ монголчууд ч ерөөсө хүчрэг байхасаа шашинтай оролдоогүй ард юм шүү дээ. Бүх хүний шашныг хориглоогүй байлдан дагуулхтаа өөрсдийнх нь шашныг шүт өөрсдийнхээ юмд итэг харин зөвхөн эзэн л үнэж байна. Болоо. Тэгээд энэ иргэний дайнаас Монгол улсыг холдуулж исэн гэж байгаа байхгүй. Шашин хоорондын мөргөлтөө үүсдэг. Гэхдээ ийм одоо тэр хайрхан одоо юм мөргөөд хүсэл биелүүлэхгүйгээ тэгж байгаа шүү дээ. Эсвэргээрээ биелүүлэхгүйг яаж нотлох юм? Гэхдээ гомдоо гэж байхгүй юу? Тийм зүгээр жишээ шүү дээ. Эсвэргээрээ за биелүүлж байгаа юм яаж нотлох юм баггүй юу? Тэгэхээр чин тэрэн дээр чинь нэг юм хүний итгэл үнэмшил гэдэг юм чи альва нэг юм
юм дээр явагдсан штэ. Тэгэнгүүт үнэхээр нөгөө нэг одоо хайрхнаас үсгэлээд ч юм уу өргөл юмнуудаа өргөө дээж байгаа нутгуудаар явцсан хүмүүс бол тэр нотлохоо гэж яригадаад байгаа боловч тэр мэдрэхүүн тэр юмнуудыг мэдэрсэн. За энэ үнэхээр ажиллаж байгаа юм байна. Үнэхээр ийм учир жанцантай яваад байгаа юм байна гэдгийг мэддэг байхгүй. Одоо тэгэнгүүт бас эсэргээрээ юу гэдэг. За ингээ өрөсөн ч яалаа байсан ч яалаа гэдэг чинь хоёлаа нөгөө түрүү нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярьчихсан нөгөө эмээх юмтай байх хэрэгтэй гэдэг. Зөв явахын тулд эмээх юмтай байх хэрэгтэй гэж ярьчихсан шүү дээ. Тэр хуулиараа л яваад байгаа. Би танарт хоёрт нэг амар инээдтэй юм ярьж хөө. За. Намайг жоохон байхад хүсгэл нуранд хүсгэл далаад бидний өсөж нурлуу өсөж тоглодог байсан суман хад гэдэг байсан байхгүй. Тэр ингээд ийм сумсаг хушуун хэлбэрийн нурлуу ороод тогтцсон. Тийм тогтцтой хадахгүй юу. Тэгэл хүүхдүүд тэн дээр тоглоол арайгаал ийм байсан. Тэгээ би өсгөлд очиг айгүй олон жил байж байгаа 4 жилийн өмнө очиод нөгөө Скотролог 100 явсан чинь хүслийн хадан дээр одоо очино хүслийн одоо өргөл барьцаа бариараа гэл. Хавьяд тийм хаттай нэрээ байлуу би юм байна гэл. Очсон чи нөгөө суман хад маань хүслийн хад болсон. Хүсэл биелүүлсэн шиг. Тэгээд гараад арсан чи ингээд бөө нөгөө нэг аваа босгоод ингээд сүү дараг тэгээд нөгөөх нь халуун зун ялаа яваад үр. Тэгэхээр би оройн найзуудтай бид нар буцчиход нөгөө сумаадан дээр бүх хадаг яндар хог навшиг наваад. Хогийн утанд тийчээд авчаа ийцээ. Тэгээд тэр одоо би яагаад тэгж хизээ өөрчлөгснэг бол би мэдэхгүй байхгүй юу. Нэг нь хилцсэн юм шүү. Нэг хүн жахаваа. Яасан баг тэгэл. Тэр нөгөө хүслийн хад чинь тэгээд юу вэ? Амтай байсан бол их юм шүү. Тань хааштай. Хүслийн хадалсан шүү дээ сумаа. Хүслийн хадчтай. Гэтэ энэ аюу эмзэглэлтэй мэдээж тэр чин сэтгэлээсээ итгээд үнэхээр хүсэл биелсэн хүн байгаа бол тэрэнд 100% итгэж шүү дээ. Тийм шүү дээ. Тийм учраас энийг одоо бас нэг төлөв үгүйсэхэд үгүйсгэж бас болохгүй. Айгу хэцүү те. Ингээд нөгөө нэг байгалийн амтан болохоор яалчгүй бид нар ч за яг хүн гэдэг нэртэй л юм амтан л байгаа шүү дээ. Яалчгүй тэгэл байгалийн амтан болохоор тэр чинь байгальтайгаа л байх хэрэгтэй байгаа байхгүй харьцах хэрэгтэй. Байгальтай маш зүг харьцах. Тийм зүг харьцах хэрэгтэй. Одоо юу гэдэг за энэ мод миний хүслийг биелүүлнэ гэсэн аваачаал хідэн талаас нь хадаг яндар уяад боогод иж болохгүй байх. Хэр аялж байгаа л хүмүүстэй зүгээр тамхи татаад нэг юм хийж тамхид дуусаад хайчдаг хгүй хэр. За гал гарч мархаа байг. Арх угаад шилээ хайчаад ингээд за санаатай санаандгүй нэг байдлаар мартдаг ч юм хаяад явлаа. Тэрийг нь хинч цэвэрлэхгүй байхгүй бол дараа нь яг тэр газар нь хүн очлоо хэр удах очсон хойно тэрийг цэвэрлэх гэж хэр удах уу. Тийм учраас яг нөгөө нэг авсан ямиг заавал буцаад бүгдийг нь аваад явах хэрэгтэй. Манай найзууд айгүй хаялдаг л да бид. Тэгээ бид эдээ ерөөсө баримтлагдаг нэг зарчим тийм байдیں۔ Ямар ч хоггүй юугүй гэд тэнгуудаа хээр явахдаа бараг бид нэр за тамхинуудаа журамлая гээл тамхинуудыг нь болиулаад тэгэл юун дээр заавал нэг тамхины цэг гаргаад жорлон ухаал бид нар ч итэх юмнаа маш гоё соёлтой. Одоо бидний жоохон байхад ярьдаг гэсэн шүү дээ. Нэг чулуу байрнаасаа хөдөлчгөөр ингээд зовдгоо буцаж байрнаа ирэх зовдөг гэдэг яриа чинь тэр чулуу зовоод байгаа даа биш байгаа байхгүй юу? Байгалийн ямиг байгалаар нь барьж дур мэдээд ингэчих юм бол эргэж чамд өөрчн болохгүй шүү. Чи байгалыг зовоож шүү гэдэг юмнуудыг ойлгуулж байгаа байхгүй тий. Тэгмүүд одоо түрүүний нөгөө нэг тойрон ярьдаг нөгөө нэг хүнд ингээл аавж байгаа нутгаар очих мочих гэл ингээл аягүй гоё мэдрэмж төрүүлээл ингээл бүх юм сэрэгцэн бүх юм болох юм шиг сэтгэл төрөөл. Тэгэл энэ талаар би бас нэг яасан уншсан. Тэгээд тэрэн дээр ингэ тайлбарсан. Надад их таалагдсаахгүй тэр. Хүнд яг өөртөө итгэл нь ингээд байж идэг гэнэ уг нь. Хүн болгонд байдаг. Ажил бүтэхгүй байгаа шалтгаан ч юм уу, өөрөө гэмтэх шалтгаан ч юм уу. Энийг заавал нэг тарих ч юм уу, хүн ч юм уу өөрөө нэг юм буруу юм хайж эхэлдэг гинэ. Буруутныг хайж эхэлдэг гинэ. За энээс болоод би яг ингэсэн юм байна гээл. Тэнгуудаа тэрнийх эсрэг арга хэмжээг авч эхэлдэг гинэ. Одоо ямар ч байж болно л доо. Бодит бусаарч бай тээ. Тэгэл янгуудаа за ингэ болчлоо доо гэдээ өөртөө итгүүлчихээр нөгөө асуудал ингээд цаанаасаа засагдаад байгаа юм шиг санагдаад эхэлдэг гинэ. Тэнгууд энэ нөгөө нэг бясалгалын одоо хийхийн
маш агуу том чанар чи энэ ингэнэ. Өөртөө итгэх итгэлийг өөрөөсөө өгдөг, өөрийгөө ингэдэг одоо өөрийгөө ангаадаг оюун санаа. Тэгээд тэр бясалгал хийх чи айгүй зүг гэдэг. Бясалгал хийх гэж үзлээ би чи. Муу өстө. Лама гоё өнөртэй лама асааж байгаас завил зуул айл заавал завил зуу гэдэг юм бэлээ. Хөвцөн ч болно гэж. Айл болох тухтай өөртөө. Тэгээд ингээд яасан чи хамгийн их бясалгал хийж зурхын тулд зөвхөн энэ хамраар орж байгаа амьсгалыг тоолох хэрэгтэй гэдэг гинэ. Амьсгалаа мэдрэх. Тэгээд амьсгал орлоо, гарлаа. Өөр юм бодож болохгүй гинэ. Зөвхөн тэгэл ингээл ерөөс 1 минут хүрэхгүй байна. 1 минут бараг амьсгал орлоо, гарлаа. Юу нэг амьсгал ч ууш. Өөр юм бодоо. Ууш гэснээс тамхитаа хүйе нөгөө амьсгалаа тий. Амьсгал орлоо, гарлаа. Тэр энэ оруулалт тэр нэг юм гарцсан байсан. Юу ч амьсгалаа гэдэг. Тэр нөө бодлоо чинь хамгийн хэцүү юм бэлээ. Хүн хизээж өөр юм бодохгүй чаддгүй. Тэгсэн чинь яг амар мундаг бясалгадаг тэр хүмүүс чинь юм бодгоо бол чадсан байдаг гэж байгаа. Зөвхөн амьсгал орж гарч байгааг л мэдэрдэг. Тэгэхээр хүний тарих марих бие ми амар гоё ямардаг л юм гин штэ гэдэг. Хүн чинь нөгөө амар эготой одоо би чадах хэвээр одоо би болвол тэгээ бусад гэж хардаг нэг юм эго байгаа шүү дээ. Тэр чинь одоо нөгөө нэг тэр том хайрхан одоо тэр байгальтай газар ээж аавын шүтчихсэн газар тэнд очиод за бали бууж өглөө би болвол одоо юу ч биш юм байна хорхоо өөд чулуу одоо юу гэдэг юу ч биш юм байна гэдгийг мэдэрчгээр нөгөө эргээд хүн төвөг утгаа болж эхэлдэг. Хамгийн ихний шалтгаан хүн төвөг утахгүй өөрийгөө бас бодохгүй хит ингэж нөгөө би гэсэн үзэл нь ингээд дарагддаг баг. 1 жил яваад дарагдана, 2 жил яваад дарагдана. Тэгсээр байгаа дуу хүн чинь нөгөө төлөвшил гэдэг юм олд юм шиг надад санагддаг. Тэгэхгүй бол ингээл би эргэн тойрны хүмүүс бол та нар чи гэж харьцаадах юм бол энэ жоохон тэнгэрж байгаа л асуудал. Тэрийг дарахын тулд автобусандаа яваа, өдөө яваа гэдэг ааш. Тийм том уул хайрхан мархан дэр очихоор яг өндөр би жоо хайгаад сүрдээд идсэн. Харин айгүй сүрдмээр идэлтэй. Би бол тэнгэр рүү хараад сүрдээд. Гарч мармаарчгүй санагдаал нэг. Тэгэл тэгэл одоо нэг хамгийн гоё юу гээл сая бид нар Сүхбаатар руу яваа Шилэн богд дээр очиод тэгэл бас тэр чинь нэг сонин мэдрэмж үйт юм лээ. Тэгэл одоо ингээл түүхийг нь эхлээл бодонгууд те хэдэн зуун жилийн өмнөөс энд ингээл энэ талгаад нутагт ингээл те сайн ирчүүд энэ дээр ирж нуудаг энэ ч яадаг гэл тэмүүтад ирж нөө ирчүүдийн хайрхан гэдэг ирчүүдтэй илтэй нутаг гэдэг юм байлээ л те ир хүндээ илтэй нутаг байдаг гэл тэгэл ингээл нөгөө нэг кино минь тэрнтэй холбоотой түүх мөнх ингээл бодонгууд нэг юм бахархал айдас хоёр ингээд зэрэгцэж тийм байлээ. Омгшуулаа. Үгүй омгш түм би бол омгшоогүй. Агаадсан. Тийм. Хүндэл бишгэлтэй байдаг байхгүй. Сүрдээ. Тийм нэг тиймэрхүү тийм. Тэгээд ерөнхийдөө тийм их байдэн. Жишээлх юм бол одоо нэг сэлэнгэд байдаг сайхны хөтлөө шүү дээ. Сайхны хөтөл дээр ингээл би гарахтаа бол маш их хүнддэж маш болгоомжтой гардаг. Нэг удаан ч байж чаддаг нэг зураг даруулж авчихсан ба шүү дээ. Ягаад тэгэхээр тент чинь Чингис хаан, Жамуух, Ван тойрол гурав яг тэр уулан дээр чинь уулзаад гурлаа ягаарлаад мэрэгдийн газар нутаг руу дайрж исэн. Газар чинь тэр газар ихгүй. Тэгэнгүүт надад тэр агуу хүний те ингээд монголчуудын бидний одоо хаан, бурхан гэмээр тэр агуу хүн тэр түүхэн хүмүүс тэнд суугаад ингээд уулж исэн газар нь нөгөө нэг 800 жилийн дараа нэг 70 сартаас буцаа яриад арх марх уугаал тий. Тэгж болохгүй гэж боддоггүй би. Тэгэл одоо бурхан алдуу арх мархан гэж би бол амар айдаг хгүй. Йоо за ийм амар юм. Дэлхийн хүн ээжсэн чинь. За нөгөө одоо нөгөө уламжлал яриад байгаа. Бас нэг үг байна. За одоо хүн болгон л мэдэн дээ. Эр имийн дондор элчиг бүүж ороод гэж нэг. Наач бол өстө өнөш. Яагаад өмнө гэж. Өстө өнөш. За тэр ярил та. Нэг саха халаач. Ийм эмгтээчүүд байдаг хгүй. Энэ бол бодит амьдрал дээр байдаг хүмүүс шүү. Сэтгэлэн бүтээгүй. Тэр эмгтээчүүд ямар байдаг гэхээр нэг найзтай ч юм уу хөртөөгөө маргалтаад ирсэн найзтай эсвэл хамаатныхаа дүү охин зөвлөгөө өгж байгаа зөвлөгөө сал гэдэг хгүй. Сал. Яах юм. Ингэж ингээл.
Яг үнэндээ тэр хоёр салахад байна штэ. Хиний амьдрал хохирох вэ? Хиний хүүхдүүд хохирох вэ гэдэг бол хамгийн том бодох асуудал байхгүй. Хамгийн том асуудал тэр. За тэгэл мууяр за тэгэнгүүт одоо манай эхнэр битээр нэг юм нөхцлөөр ингээд салчлаа гэж бодъё л доо. Би одоо яа тий те нэг эхнэргээ гомдоогоод хэрүүл болоод тэгээд тэрийг найзаарс найз нстэй сал гэсээр байгаа салчлаа. Манай хоёр хүүхдийг яах юм бэ? Одоо тий. Энэ бол ёстой 90-ийн хорон жороос илжиг болчихж байгаа байхгүй юу? Тий. Тэгэнгүүт энэ дэр бол би яг энийг бол зөв гэж боддیں۔ Тэгтээ хажуутлын айлд чинь эхнэрээ түн зодоод байвал жорох хэрэгтэй. Харин тийм ингээ бас хоёр талтай. Хаалга үүдийн тогшоод за чи тий цагдаа дуудлаа шүү. Цагдаа дуудлаа эсвэл заавал хаалганд тогшгал бүү цагдаа дуудчих хэрэгтэй. Тийм тэгмүүд энэ бол зөв жоруулалт болчихлоо. Тэгээд 90-ийн дундуур илжиг зөв жураал гэдэг үгээр төлөвлөөр юм байна. Би нэг тийм юмхтэй мэддэг байхгүй юу? Бүр мэднэ. Би бүр өөрөө сонсч байсан. Тий. Тэгмүүд тэр хүн байгаад тийм нэрөөсөө хинч байсан шүү. За. Өөрөө гэр бүлгүй. Бүгд ингэ сал юм байна. Салаач өстө тэгж байна гэж юу гэдээ өстө тийм юм байл нэг тийм хөлтэй. Тэгээд яг ингээл салсан ч хүмүүс зөндөө тэрний тэгсээр. Дагаж байгаа. Үгүй дагаж. Тэгмүүд салаад лицээц нөгөө нэг салсан хоёр чинь хоёр талд л зовчтарч дуусч байгаа тийм. Би ингээ анзаарч штэ амар олон ингээ залуу охтууд, хөөрхөн охтууд. Тэгээл ингээ анзаарангууд чинь зүгээр ихний би тэр эмэгтэйг танихгүй тэр охиныг танихгүй. Зүгээр ингээл байж байгаа яриагийн сонсоод ингээд нэг санаанд хүний ингээ яриа ингээд өнгөрчдөг штэ. Тэгээ сонсонгууд нөхөртөөгөө ярьж байгаа. Навшаа. Чи ста чи юм уу юм баггүй та. Аха. Тэр хүнийг угаасаа навшаа гэж харчих юм бол тэр навшлаа штэ. Тэрнтэй яг адилхан тий. Тэгэхээр нөгөө нэг эмгтэй хүмүүсээс бас их асуудал болж үүсдэг ээ. Тийм үүсэж. Тийм навшаагаа дайраад хамбал нөхөр нь угаасаа навшил байхыг бодно шүү дээ. Бүхүүлдэл нь тэгж л харагдана. Тэгэхээр тэр нэг тийм юм сайн аа. Тэгэхээр түрүү нөгөө Барсагийн хэлж байгаатай адилхан хажууд айлын зодонуудын юу ах хэрэгтэй. Эсвэргээрээ найз нөхдийн хооронд эсвэл хамаатан садны хооронд бол тийм гэр бүл тэр хоёр хүний чинь хамаатан садны найз нөхд нь гарын гинжлээс сулгах чаг байхгүй. Тэгээ өөртөө хайртайгаа суусан юм чи өөртөө л асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэгээ хүмүүс бас жоохон нөгөө юу адаг байхгүй юу? Одоо та хоёр ингэ бодоод үзтээ. Одоо би ингэ та хоёрын таньдаг хүний тухай муу юм ярьлаа. Хэвээ ийм та. Тэр хүнийг харахтаа дараа нь бүр ингэ цаад нөгөө инстинктээрээ муу юм санчдаг байхгүй. А энэ угаасаа нэг удаа би ийм сонсчихсан энэ угаасаа ийм нөхөр юм байна. Тэр чинь л тэр нөгөө гэр бүлийнхаа амьдралыг цааш нь ярингууд манай найзын нөхөр нь угаасаа ийм бүтггүй нөхөр чинь сасан гэр бүл яг үнэн те юм гаргаад байгаа байхгүй. Эсвэргээрээ тэр хүний сайн чанарыг одоо хүнд байхгүй ховор чанарын ч юм уу ингээд гялтаалах юм гялтаалахгүй жижигхэн байгаа тэр нэг өргөсөн дээр наваачаал бөөнөрөө нүдээл тэг яхын салчдаг салаал тэгэл нэг сингл бас хэцүү штт. Тийм үстэй. Тэгэхээр тэр нөгөө аав ээжтэй хүртэл ер нь хэлээд юм ирэхгүй. Хүмүүс чинь юм л олоод ээж рүүгээ яриад аав руугаа яриад энэ мочстой өнгөрсөн чинь нэр чонсонгоос та гэл түнгүүт нөгөө өөрөө л уурчилчин те өөрөө ингээл хайраа мараа гал ингэж байгаа л өөрөө ивлэрэл нөгөө бүх тэр юм мартчихсан тийм мартахгүй энэ ч ингэсэндээ гэж гэрэх нь харах болгоом энэ муу гэж хараад тий өөрөө болохоор ингээд өөрөө гоёрцсон тий хонсны нарууд дагаад хонцож байгаа нүдээр харна шүү дээ тий одоо тэгмүүд амар хэцүү. Энд чинь тэгэл нөгөө олгоо хагарах тоон дотроо гэл. Манай киночд болохоор ингээл одоо жишээл би гэж яг жилийн баг талан гэртэй байдаг байхгүй шүү дээ. Тийм 365 хоногийн нэг 170 нэртэй байхгүй. Тэгэхээр чинь бүр удаан хугацаагаар байхгүй шүү дээ. Тасралтгүйгээр 2 сар мараар ингээд алга болчихно ирэхгүй. Тэгэл нөгөө л ихс уурхад ажиллаж байгаа хүмүүс шиг л байгаа юм чи бараг. Тэгэл тэнгууд чи мэдээж хэрэг эмэгтэй хүнд хэцүү л байгаа ш тэр чинь. Тэ? Тэгэл тэнгууд нөгөө нэг эмэгтэй хүн чинь одоо чи манай ихнэр чинь наваа эренгуут ингээл амар төлөвлөцөөд өгөх ингээл гадуур тоглолт үзэн ингэн тэгнэ мэгэн гээл тэ. Тэнгууд би эренгуутаа нөгөө нэг амарж байгаа цаг хугацаагаа гэртээ байх сайхан баймаар гэдэг. Хаашаач гарахгүй ингээл тэнгууд битээр зөрчилдөж эхэлдэг байхгүй. Тэгээд энийг ингээ бодсон чинь хин нэг зүг байгаа байхгүй. Тийм шүү. Яг тэгэхээр бидний ажил болохоор дандаа хөл хөдөлгөөн дуу чимээ орой өдөрш ингэж явж цаг наргүй ингэж байж байгаа. Ерөөсө ганц удаа юм гэртээ очиж нэг сайхан яг гарахгүй хэдэн гарахгүй гэл тэ. Тийм юм бодоол байдаг. Тэнгууд нөгөө ихнэр маань
банк нөө гэртээ байгаа л хүүхдүүдээ хараад гарахаараа нэг дэлгүүр орж юм уу хүүхдүүдийнхээ имлэг явс нэг наашаа сайн ингэж явчаал тэгэл байнгут заастай Барсаг ирэхээр нэст сайхан дэлб гарьяа гэж бодсон. Хоёр бодолтой тасгээд олж ш нэг өдөр. Тэгэл за яах вэ? За тгийгээл. Тэгэнгүүт би ийм шийдвэр гаргаад байхгүй. За хүснэ л хий. Тэгэнгүүт чи ихнэр тэр хизээр таалагдахгүй штэ. Чи ямар тэнэг юм бэ гэж тэгдэхгүй. Үгүй хоёулаа хамт явах чинь чухал өстэй гэд. Тэгэнгүүт үгүй хоёулаа хамт явах нь чухал л да. Гэхдээ гармаар явал тэгэл гарчаачтай гэлээ. Тэгээд зэрэгжил болж байгаа чи. Би бол одоо тэгэл чи бол бүр сайн мэдэн ш. Тэгэл дандаа амтлаг дуустын тоглолт хүмүүсийн баяр наадам шоу цэнгэн тэгэл олон шинэ жилд ормооргүй санагдав. Төм бүжгэнсэн газруудаар тэгээд дээрэс нь шүн унтахгүй зураг авалттай ингээл ингэж явж байгаа л тэгэл ирэнгуут чинь л яг одоо энийг яаж шийдэх вэ нэ? Хэцүү юм байна. Хэцүү одоо хэцүү юм байна. Одоо тэгээд цаа нэр өгнө суух. Нэр би дээрээс нэг юм асуу гэж бодчихсон байна. Одоо ингээд чам дээр ирж үзүүлдэг хүмүүс байгаа штэ. Ерөнхийдөө ингээд мэдээж тийм нарийн тодорхой ярихгүй л дээ зүгээр ингээд тэр хүмүүсийн ирж яадаг гол ингээд те асуудал нь ямар асуудал гэдэг юм бол ерөнхийдөө нийтлэг давтагдаад байдаг ч гэх юм уу асуудал нь. Ер нь тэгэл бүх асуудал бүх зовлон ч нөгөө хүн хоорондын л асуудал баг шүү дээ. Тэгэхээр нийтээр нь авч үзвэл угаасаа хүн хоорондын л харилцааны л асуудал. Тэнд гэр бүл байна уу, ээж хүүхдүүд байна уу? Эсвэл одоо хамаатан садан асуудал байна уу? Тийм. Гэхдээ ерөнхийдөө нэг миний жоохон эмзэглээд гайхаад идэх юм гэр бүлийн асуудал айгүй их байдаг. Гэр бүлүүдийн хооронд тэгээд хоорондын асуудал. Тэгээд би нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Одоо нөхөртөөгөө яаж харьцах уу? Тэр чинь л тэр хүнийг ингээ байлгаад идэг аа. Тийм байлгадаг. Тэгэнгүүт тэр гэр бүлийн асуудал үүссэн юм яг ингээд сайн судлаад ингээд үзэнгүүт за нийтлэг тохиолдол нь ихэнх нь тэр одоо эмэгтэй ч юм уу нөхрийн ч юм уу зүгээр өдөр тутмын тэр ярианы хандлага хоорондын харилцаанаас үүссэн юмнууд байдаг. Ямар ч юм даалтын нөлөөний шалтгаан байхгүй. Одоо янз бүрийн хорлол морлол тийм байхгүй. Тэгээ өөртөө хичээжүүл болох юм байна гэж хэлдэг. Гэтэл нөгөө нэг хүмүүс чинь нөгөө тийм даалтын юмнаас нөгөө бурууга түрүү хэлсэн шүү дээ. Өөр юмнаас хайдаг гэд. Нэг хүнтэй муудалцсан тэр ингээд манай гэрлөө юм ичлээ. Гэдэг тийм ойлголт байдаг. Үнэхээр тийм тохиолдол яг байх нь байдаг. Гэтэ ихэнх тохиолдолд хүмүүс ер нь өөрсдөө л хичээчүүл тэр тал дээр бол асуудалгүй болчих гаргалгаа байгаад байгаа байхгүй юу? Тийм. Одоо ингээд аз жаргалтай гэр бүл гэж байхгүй л байх таа мэдээж ярив. Тийм. Аз жаргалгүй гэр бүл гэж бас байхгүй л байх. Тэгээд ямар ч байсан одоо харилцаа ингээд сайн сайхан байх талаасаа ярих юм бол одоо ингээл энэ уламжлал нэг нэргүй гэрийн ажил ингээл нөгөө уламжлал энэтерийг сая бид нэр аль болох нөгөө уламжлал гэдэг талаас нь ярьлаа л та. Гэтэ яг хамгийн яг хоёр зочноосоо би ингээд энэ ярилцлагын турш ингээд ойлгосон юм гэх юм бол ерөөсөө нэг юм хүний хандлага хоёр хүний өөрсдийнхөө нөгөө юм ууж ухаанаар хандсан харилцаа л ер нь гол чухал юм байна л да. Одоо эндээс ярьж байна те чи тэр хүнийг новш гэж хэлээд байвал тэр хүн новшил болно. Жохон хандлагаа л өөрчилчих, жохон хичээчих гээл тэгж байна. Барсаач гэсэндээ те тэр хүнд ингээд хиймээр байгаа зүйлийг хийлэг ингээд юм бүхэн учиртай гээл те ямар ч зүгээр ихнэр дээрээ жишээ аваад ярихад ч гэсэндээ хинхнийх нь буруу биш зүгээр л ингээд нэг жохон зөрчил ингээд болдог ч юм уу те ийм л хүрл ерөнхийдөө бидний харилцаа ингээд өдөр тутмын ойлголцлоос л ер нь хамаард юм байна гэж мунхаг би ухаандаа бодлоо. Зүг үү? Яг үндэ ихэд одоо энэний зөв бурууг нь гурлаач мэдгүй шүү дээ. Тэгэл гурлаа сайхан ярилцлаа, ойлголцлоо. Бас гоё гоё юм сурж авлаа та хоёроос би. Би бас танаа эрдэнтдээс их сурж авлаа. Тэр юу гэснээс одоо тэр гэр бүлийн одоо чамдаар очтой би хүмүүсийн асуудал байлаа гэл одоо тэр нэг хүн над руу ингэслээгээд намайг нэг хүн бүр харааж мараагаад бүр алсан шүү дээ.
Уу яг тийм тохиолдол байдаг. Ингээд хар хадаг мадгаар ингээд. Бүр тийм юм байдаг юм уу? Байдаг юм уу? Ямар амар. Тэгээд тэгсэн чинь орцны камер шүүлгэж яагаад би? За. Нөгөөтгөж зодоод. Тэгээд тэгээд ястаа сэтгэлээр юм байлээ. Тэгээд сэтгэл ингээд юм үлдчихэж байгаа юм чи. Яах болоо гэж бодоо тий. Одоо яах бол гэл. Тэгэл ялч юу тэгэл хүн дээр яг тэгэл очих юм чи. За надад ийм тохиолдчихлоо ингээд ингээл. Тэгэл нөгөө нэг юм юу байгаа л тий. Бас нэг арга чарга юм өдр юм ингээ хингууд сэтгэл онгоцчлох ингээ цаа. Тий. Нөлөөлөө сайн болж байна тий. Тийм тохиолдол байдаг. За тэгээ уламжлалаа авч өгөх юм уу, авахгүй юм уу, яах юм бэ хоёроо? Өнөөдрөөс Авах ёстой шаардлагатай юмнуудаа авъя. Тэр нөгөө нэг авъя гинэ заа. Чи гэж хэлээд. Цай. Нөхрөө хүндлээд, хайрлаад, тий? Тэр мэрийг ингэ сайхан Монгол уламжлал зөндөө байгаа шүү дээ. Тэр юмнасаа мэдхгүйгээ суралцаад, хэрэгжүүлэхээ хэрэгцүүлээд яг тэр нөгөө нэг учир нь ойлгогддгоо одоо ус тухайн богино гэдэг юмнуудыг одоо ойлгох гэж яах вэ? Тэгээ урт устэй зөндөө сайхан ухаантай хүмүүс байгаа юм чинь. Цаг хугацааны эрхэнд тэгээд мартагдах бол тийм. Яг өвөө уламжлал биений хүн хоорондын харилцааны тиймнүүдээ айгүй сайн соёл уламжлал тийм авч үлдэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм. Ягаад тэр уламжлалыг авч үлдэх хэрэгтэй гэхээр нөгөө нэг би хинбэ гэдгийг мэдчих хэрэгтэй гэдэг юм байл л дээ. Одоо бид нэр бүгдээр манай 3 сая хүн нийлээд гурлаа нэг хүн шүү дээ. Монгол гэдэг нэг хүн. Тэгмүүд монгол хүн гэж яг хин юм бэ гэдгээ өөрийнхөө онцлогийг авч үлдэх хэрэгтэй учраас уламжлал заавал хэрэгтэй. Энэ дугсаатны зүүч орн одоо бүх уламжлалор нь юм аа тэгтээ яг бидний одоо хөгжилд саад болж байгаа уламжлал байна уу? Яг одоо бид нэр хөгжих гэхээр 3 жил төрөвчөд боллоо. Би ажилд орлоо шүү гэдэг шиг. Болсонгүй. Тий, одоо зөвхөн уламжлал гэхээсээ илүү зөвөр мухар сүсэг рүү оруулаад ихтэй хаяа уламжлал авъя юм. Одоо амар хөгжсөн одоо орнуудын жишээнүүд байна л да. Одоо Япон ч юм уу. Япон гэхэд заяа. Самурагийнхаа дэгжайгийг авч хуулж хайсан. Цагаан сараа болсон, шашныг хөрвүүлсэн байл те. Тэр чинь коммунист орн биш. Зүгээр тэд нэр ухаантай шийдвэрүүд гаргасан байхгүй юу? Хэрэгтэйг нь аваад энэ үнийг үлдээ. Тэгтээ Япон хүмүүс амар уламжлалаад авдаг гэж бүр аим шигтэй заяа. Тэгж их соёлоо дээдэлдэг мөртлөө хэрэггүй гэснүүдийг хаяад бүгдээрээ юуг сурталцаж эхэлсэн байгаа байхгүй юу? Шинэ ертөнцийн хүчрхэг улсыг байгуулахын төлөө бүгд явсан. Тэгэл ийм хүчнүүд аягүй олон л доо. Тэгэл арчлал гэдэл байна гэл энэ одоо бидний хүн төрөлхтний олж чадсан хамгийн сайн систем нь энэ юм шиг санагдаж байгаа боловч ирээдүйд дахиад өөр систем гарч ирэх байх байна. Хугацааны аясаар тий. Тэгэл яг үндэ авчил одоо энэ капитализм ч бас харгас шүү дээ. Тийм шүү дээ. Яг үндэ хэцүү амьдрахад бас хэцүү юмнууд ёо заад болио. Яг осоо. Тэдгээр вейда нэр дэвшиж байгаа юм байна. За миний хувьд ч гэсэндээ яг бас 245 үнэхээр санал нь хэлж байна. Бид нар авахыгаа авч үлдээд хаяхыгаа хаях хэвээр тэгэхгүй учрын ч мэдгүй уламжлалынхаа ингээд зүгээр зуураад тэгээд тэрнийгаа ингээд зөв бурууг нь ч мэдгүй зүгээр л цээжээ дэлдээ тэрийгээ цаад учрын ухуугаар сая ингээд ийм учиртай юм байлаа, тийм учиртай юм байлаа, ингэж тайлбарладаг юм байлаа гэд хоёрц ч маань бас миний мэдгүй гүндлээ. Тэгээд үзэгчд маань ч гэсэндээ яг бид гурийн учрыг олоогүй ч гэсэндээ та бүхний мэддэг зүйл байх юм бол гоё эргээр тайлбарлаад бичиж үлдээгээрээ. Тэгээд бүгдээрээ уламжлаа, авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, урагшаага тэгээд сайхан хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлээ сайхан амьдарцгаая. Хүчрхэг орн болцгоё Монгол орныг. Улс ядуу дуулсан буураа дороо буруу байх хамгийн хэцүү нөгөө нэг хүмүүсний юм шиг нөлөөлдөг байхгүй юу? Жишээлбэл гадаад явж хахад тэ өөний охин анхны Монголынх гэдэг юм шууд өдөж мөт албаар ланцаа тэ дээрлэж болохоор тэг яадаг юмрхүү. Тийм учраас улсаа хүчрхэг болох хэвээр улсаа сайн мэддэг байх хэвээр. Тэгэхээр хамгийн гол нь тэгэл монголчууд би нэг хайрлах л яг нэгнээ хайрлаа тэгээд хэрэггүй үгийн зэвэр зүрхийг нь бүү шархлуул. Баяртай чижээг байсан шүү дээ. Тийм үү? Хин нэг харахгүй нөхрөө бүү түлхээ. Амар чухал байрлаж байна. За. Амттай би нэ хайрлах хүмүүсээ алив сайн сайхнаа бусдаа харамгүй түгээгээрэй. Баяртай. Дараагийн дугаар. Баяртай.